гişүдээ энэ дээр би нэг та нараас нэг юм хүсье. Ингээд нэг ийм асуудал дээр амар том асуудал бол энэ ч айгүй жижиг асуудал байхгүй. Энэ дипломат юм одоо Вен, Женев гэдэг чинь хин орж ирсэн байгууллагууд нь бид нар энэ боломжийг өгнө гэж дэлхийн төв бодлогын төв болж байгаа байхгүй. Бид нар ийм юм одоо энэний ард юу байдаг гэж нэг ийм офис байгуулад гаднаас нэг жип даргийнхаа жип нэг диван оруулж ирэхэд нь гайлын татврын асуудал байхгүй юу? Түүнээс энэ дээр амар том юм ерөөсөө байх. Манай би одоо гадаад яам дээр айдлогийнхан орж ирэхэд нэг амар том бюрократууд ингээс утсан. Венийн конвенц ярихлаар мэддэг юмтан байхгүй. Тэгээд би Google наатыгаа олго яагаад гэвэл энийг чи айгүй их тусламж дэмжлэг орж ирдэг. Тэгээд энийгээр нэрээ айдлогоор Монголд эрх зүйн чиглэлийн айгүй олон саналууд орж ирсэн. Дэмжлэгүүд орж ирж байгаа, ажиллаж байгаа. Та нар ингээ хүний эрх гээл яриад явхлаар манай тэр болгоныг мэддгүй шүү дээ. Бүгдээрээ мэддэг юм шиг ярьдаг. Тэгэнгүүт тэр айдлогоос очиод асуухад харин манад ямар их тусламж үзүүлээд дэмжсэн байна. Тэгэхээр энэ дипломат эрх яам гэдэг бол нэг элчин сайдын яамны дайны юм ерөөсөө авах гээд байгаа шүү. Энд чинь олон улсын байгууллагын эрх яам байг жижигхэн асуудал байхгүй. Ардаа жоох юм хамгийн тэнэг юм нь юу болдгоо гэхээр яг энэ байгууллагуудын хүсэж байдаг юм нь тусламжаар юм оруулаад ирэхлээр гайлаас ёстой татвар авах гээд байдаг. Тэд нар тэр гайлын татврыг өгдөг төсөв байхгүй. Тусламжийн байгууллага юм чинь. Тэгэхээр энэ юм дээр бол ялангуяа одоо энэ ЖЖС Бангимунгой байгууллага мөн биз дээ миний ярьж байгаа тий. Бангимунгой гэдэг бол одоо би яг өөрөө хоёр дахь сонгогдоход нь эндээс та нар бодоо LLDC think tank гэдгийг бид нар байгуулад одоо би болж исэн дипломат юм дээр яаж хэрэг болдгоо Улаанбаатарт хурал хийлээ. Тэгсэн чинь Бангимунгой нэрээ дэвшүүлэх үгүй юу гэд хүмүүс янз бүрийн юм яриад байхад нь би энд Улаанбаатарт декларацанд нь Бангимунгой сайн ажилласан бид нар дэмжиж өгье. Тэр think tank-ийг энд байгуулах гэж мянган юм болж бас л олон улсын байгууллага энэ тэнд юм яриад байдаг ус. Тэгсэн бид нар тэрийгээр байгуулад Бангимунгойд өөрөө гуугаагүй хахад нь нэг параграф оруулаад энэ хүнийг дэмжиж ерөнхий нарийн бичгийн дарга болгохыг дэмжиж нэг 32 орны тогтоол гарч байгаа. Дараа нь би тэрийг Нью-Йоркд очиод англи засаг даргатаа уулзж хагаад би Бангимунгойгоос цаг авъя гэж гүхгүй. Элчин сайдын дуудаад иргээд элчин сайд нь за сэтгэлээсээ би таныг хоёр дахь сонгогдох 32 орны саналыг жижиг Монгол Улаанбаатарын тунхаглаар аваад ирлээ гэдэг өгөөл яваад гэж байна. Тэрийг Бангимунгой тэгээд өнөөдөр болтол бид нартай яг хувь хүний хувьд монголчууд ингээд сэтгэлээсээ дэмждэг маа гэд яваад байгаа. Тэгэхээр хэдүүлээ нэг ийм тэгээд ногоон хөгжил тэгээд green diplomacy гэдэг дэлхийн хамгийн том new diplomacy болчиход байгаа байхгүй. Тэгээ энийг хэдүүлээ дэмжиж өгөхөд Монголоос юу ч унахгүй. Эдгээр биднээс юу ч хожиж авахгүй. Харин зөндөө юм татаж оруулж ирнэ.